Сэтгэл готрол гэдэг зүйлийг бид нэр өөрсдөөсөө жаахан хол ойлгоод байдаг юм байна. За магадгүй би ингээд маш их өөдрөг хүн юм чинь би амжилтаа яваа хүн юм чинь гэдэг ч юм уу. Ийм юм чинь би ингээд сэтгэл готролд орох одоо боломжгүй гэдэг ч юм уу тий. Эсвэл энэ надаас жоохон хол сэдв гэж ингээд санагддаг юм байна л да. Гэтэл хүний амьдралд юу ийс тохиолдох тийм ээ. Хүний амьдралд маш олон зүйлс гинтийн байдлаар хүнд тохиолддог. Тийм учраас энэ сэтгэл готрол гэдэг сэдв хүн болгонд хамаатай гэж би зөрөгтэйгээр хэлмээр байна. Сэтгэл готрол гэдэг сэдв надад ч хамаатай, танд ч хамаатай, энэ дэлхийн гарагт амьдарч байгаа хүн болгонд хамаатай. Яагаад гэвэл энэ хүн болгон өөрийн гэсэн зүрх сэтгэлтэй, зүрх сэтгэлийг агуулдаг, мэдрэмжтэй, мэдэрдэг. За тэгээд өвддөг, шархалдаг, шаналдаг. Учираас энэ сэтгэл готрол гэдэг зүйл маш их юм одоо анхааруулжтай сэдв болж таарч байгаа маа. За ингээд